Дараагийн мэдээлэл дулааны 5 дугаар цахилгаан станц төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр боллоо. Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрдэг дулааны 2 дугаар цахилгаан станцаас 400 м-ийн зайд үндсэн сангийн талбайд барих юм. Мөн дээрх станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 ГКал цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, түнчлэн SFP 100 агарын үргэлттэй, олон шатлалт агаар бохирдлын хяналттай байгаль дээлтэй технологиг ашиглах юм байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 658.5 сая $, бөгөөд үүнээс 80%-ийн 10 жилийн хугацаатай 8% хүүтэй гадаадын их усүрээр үлдсэн 20%-ийг нийслэлийн төсөөс санхүүжүүлэхээр тэзүүдээр тус урдсан байдлаар тооцоологдож бүрэн шинжилгээнд орсон байна. Төслийн барилгын ажил 24 дээр нэмэх 6 сар буюу нийт 30 сарын хугацаанд гүйцэтгэгдэн 6 сар нь бол зөвшөөрлөлтийн хугацаа, ашиглалтын хугацааг 25 жил хүртэлх байх гэж тооцоосон. Хугацаа дуусмагц өмчийг төрийн мэдэлд үн төлбөргүй шилжүүлэх юм нөхцөлтэй байж байгаа. За 5 дугаар цахилгаан станц явах гэж байгаа нь маш их олзуушгүйтэй, хамгийн зөв. За гэхдээ Улаанбаатар хотын төдийгүй Монгол улсын эрчим хүчний салбарт одоо томоохон хүлээлт үүсгэсэн энэ том төсөл дээр маш их хариуцлагатай байх ёстой. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид бус 6 дугаар хуралдаанаар хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг хилцэж төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжлээ. Тус үйлдвэрийг морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт барихаар төлөвлөжээ. Энэ үйлдвэр нь өдөрт 1200-аас 1500 тонн хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байх юм а. Урд нь нэг хог шатах үйлдвэр баригдсан санагдаад ах юм. Тэр одоо яг юу болж байгаа вэ? Тэр ажилд орсон юм уу, ороогүй юм уу? Явцсан хэр явж байгаа юм? Яг тэрийг ерөн дүгнсэн, үдсэн, дадлаа дарга жишээлбэл очиж үдсэн үү? Хувийн хвшлүүдэд бол өмнө гадаадын зээл тусламжаар Азийн хөгжлийн банк болон UNDP-ийн одоо хөрөнгө оруулалтаар одоо Лантвилийн аргыг дараагийн аргачлал шилжүүлэх болон жижиг хог шатах үйлдвэрийн төслүүд бол яригдж байсан. Нийслэлийн болон Улаанбаатар хотын нийслэлийн төсвөр, усын төсвөр бол хог шатах үйлдвэрийн төслүүд бол өнөөдөр хүртэл хэрэгжиж дууссан төсөл бол байхгүй байж байгаа. Түүнчлэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар баг хангаан мах боловсруулах үйлдвэрийг татан болгох тухай, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг томилох, гишүүдийг чөлөөлөх тухай, сүм хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгах зэрэг асуудлыг хилцэж баталсан байна.